дахиад энэ ард жилээс ардс намыг сонгож болохгүй гэдэг нэг том сургамж байна. Ардын намд дахиад энэ нөхдөөтэй эзэж хамтарч болохгүй гэсэн нэг том сургамж байна. За хамгийн гол асуулт нь юу гэхээр 532 тэрбум төгрөгийг 35 гэрээний үндсэн дээр хадгаламж хэлбэрээр арилжааны 8 банкнд байршуулахдаа Монгол банкны бодлогын үгээс 13% байхад 10%-аар буюу 3%-аар доогуур өөрөөр хэлбэл тоон дүнгээрээ 16 тэрбум төгрөг болж байгаа. Арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүү 16 байхад түүнээс 6%-аар доогуур буюу 32 тэрбум төгрөг болж байгаа. Тэгээ энэ хүүгийн орлогоос орлогдох боломжит орлогыг алдсанд аудит ерөнхий газар юу гэж дүгнэж байгаа юм? Эрдэнэ сайд өөрөө бас энийг юу гэж харж байгаа. Олон нийтийн ярихаар их тийм гоё худлаа ярих юм. Эсвэл энэ аудитын газар нь худлаа яриад байдаг юм. Монгол банк нь худлаа яриад байдаг юм. Эсвэл Эрдэнэ сайд та өөрөө худлаа яриад байдаг юм. Би өөрийнхөө хэлсэн үгэнд маш хариуцлагатай энэ тоон үзүүлэлтүүдийг олон их үүсвэрээс хянаж шалгаж судалж энийг ярьж байгаа. Танаа тэр нийгэм даатгалын үндсийн зөвлөлийн ажлын албад над худлаа мэдээлэл өгч ирснийг сүүлийн нийгмийн бодлогын байнгын орооны хурал дээр би нотлох баримтаа танд үзүүлж ирсэн. За ямар ч тач 13 оны аудит ерөнхий газрын тайлан дээр дүгнэлтэнд байгаа. Би одоо өрөөрөө яваад хувлаад өгөөт гэх. Тэгээ зангад дарга хэн нэгэн гишүүний асуултанд хариулахдаа миний асуусан асуултанд онцлоод энэ баримт нь энэ юм байна гэд хариулахыг хүсэж байна.